Төрийн өндөр албан тушаалтай хүн хэлсэн үйлдэлийнхээ мөрийг байнга хянаж явах ёстой. Учир нь тэдний хэлсэн үг болон хариуцлага дагуулдаг. Өнөөдөр Монгол төрийн өндөр албан тушаалтан улсын хурлын гишүүд баруун солгоогүй цүснийхөө хөөрлөөр нэгийг доромжилдаг, нэр хүндэд нь хаалддаг, улс төрийн үш авдаг гэх мэт жишээнүүд олон байна. Өчигдөр гэхэд өргөдлийн байнгын хорооны хурал дээр тусгай хамгаалалттай газруудад олох зөвшөөрлийн талаар ярилцаж байхад Пүрэв дорж гишүүн орж ирэм нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын дарга амар сайхны талаар баримтгүй нотгоогүй мэдээллийг тараагаад гараад явчихлаа. Эцэст нь энэ хүний нэр төрд халдаж байгаа явдал гэдгийг гишүүн мэдэж байгаа хэдий ч хариуцлага үүрэх тогтолцоо байхгүй тул ийхүү амныхаа зоргоор бурсан бизээ. Харин энэ үйлдэлийнх нь хариуд нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын дарга амар сайхан хариу тайлбар өглөө. Тэрээр өөртөө холбоотой уг гүтэлгийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээч мэдэгдэж байна. Тэгээд ч ерөн сүүлийн үед амар сайхан руу дайрсан элбийн кампанит ажил явагдаж байгааг мэдэж байгаа гэлээ. Учир нь иргэдийн төлөө ажиллаа хийж чадахгүй байгаа нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурал болон бусад хурган дарга нарт хариуцлага ярихаар өөдөөс нь ийхүү зохион байгуулалттай гүтэлэг тарааж байна гэж үзэж байгаа юм байна. За яаж батлаад байгааг нь би бол хэлж мэдэхгүй байна. Улсын хурлын гишүүн иргэн хоёр бол хуулийн өмнө тэгш. Улсын хурлын гишүүнийг бол эрхийг бий ойлгохдоо хууль тогтоох, дээрээс нь төрт ёсны зэгц журмыг тогтооход бол тэр одоо нөгөө улсын хурлын гишүүний халдшгүй дарахын эрхээ хэрэгжүүлдэг гэж боддог. Түүнээс шинэ нэгэн хүнийг аж ахуй нэгжийг гүтгэх гэж одоо тэднэрт бол одоо их хурлын гишүүний тийм бүрэн эрх дарахын эрх одоо нөгөө өгөөгүй байх гэж ойлгож байгаа. Хуулийн хяналтын байгууллагад би бол хандаж нэр төрөөс сэргийлж явна. Ерөн зүгээр энэ улсын хурлын гишүүчин өөрсдөө одоо хувийн мөрдөгч эсвэл хөлснийг үтгэгч болсон юм болов уу гэж би ойлгодог. Тийм учраас бол одоо энэ асуудлаар тэр үндэслэлгүй тэгээд олон нийтийн хэрэгслээр улс орон даяар хувь хүний нэр төрд халдаж худал үнэн үндэслэлгүй бүртгэж байгаа асуудлыг би бол улсын хурлын гишүүнч байна уу? Өөр одоо хэн нэгэн ч байсан хуулийн хяналтын байгууллагад хандаж нэр төрөөс сэргийлгэн үнэн бодиттой одоо байдлын тогтоолгоно. Тэгээ ерөн зүгээр энэ сүүлийн үед бол энэ зохион байгуулалттай энэ гүтгэх тэгээд оромжлох янз янзын байдлаар одоо шантажлах асуудал бол ер нь их тийм газар авч байгаа. Кампанит ажил болж байгаа. Энэ ажлыг олон жил намын нэрээр, төрийн нэрээр, төсвийн хөрөнгөөр ажил амьдралаа залгуулж ирсэн нөхдүүд авсан авилгалынхаа мөнгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрээс нь сошиал дээр цацаж тэр мөнгөөрөө амар сайхныг ямар нэгэн байдлаар замаасаа зайлуулах, тэгээд одоо элдв онцоор гүтгэж үгүйсгэх, тэгээд одоо нүднээсээ хол, үйлдэлээсээ хол байлгах юм одоо зорилго санаатай юм гүтгэлүүд явж байгаа. Тэгээд авилга авсан мөнгөөрөө амар сайхныг гүтгэж одоо тэгээд шантраагаад, гутаагаад, доромжлоод, хөөгөө, туугаад тэгээд одоо мохоогоод явуулна гэж байгаа бол би тэр хүмүүст хандаж хэлэхэд тэр бол энэ дүүрлээ гэдгийг хэлж байгаа. За ийхүү хин нэгнийг санаатаар гүтгэн доромжилдог байдалд хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Нөгөө талдаа улсын хурлын гишүүн асуудал ярихаас илүү нэгнийхээ хэлсэн үгийн бөөсийг түүж хэрүүл хийдгээ болох хэрэгтэй. Тэдэнд хийх ажил нь ч их байна. Нийслэлийн эрдэнэ төлөөлөлтийн хурлын дарга болсон цагаас нь ахуулаад амар сайхан амар заяагийн 60 тэрбумынхан үзүүлэхгүй байгаа. Тэртээ тэргүй сайнтаа муутай хорвоод хинэн юм хийж чадахгүй байгаагаа харуулж байна. Магадгүй энэ бүхний цаана 60 тэрбумын явуулга байхыг ч өөрөө өгөөсөхгүй байна. Би бол хүүхнийхээ хувьд энэ 60 тэрбумын асуудал чинь худлаа гэдэг энэ үнэн гэхэд үнэхээр харамсмаар асуудлаа гэдгээ ингээд бүр хамгийн анх хэлсэн хүн. Одоо ч тэр байр суурин дээр байгаа. Гэхдээ тэр асуудлуудын бас учиг одоо уяа бол энэ тендентэй холбоотой элдв янзын ярьж байгаа зүйлүүдтэй холбоотой явж байгааг үгүйсэхгүй. За ямар ч тааш өнөөдөр өөрийнх нь эсрэг гүтгэлэгт хариу тайлбар өгч байна. Мафийн бүлэглэлийнхэнд тэмцэн гэдгээ ч хэллээ. Монголын төрд хариуцлага ярьсан хүн болгоныг харлуулах ажиллагаач явагддаг юм. Үүний нэг тод жишээ нь өөрийгөө хэмээн дүгнж байна. Майцдаг мэдээллээ.